За хай манайхаа. За одоо дараачийн маань туршилт бүтэлтэй чим шиг бүтлгүүч юм шиг туршилт болсон. За ийм туршилт хийсэн. За манайхаа ойлгоо гэхдээ би болохоор ийм хоол мал хийх тухай юм ерөөсөө ярих гайгүй шүү. За энийг бас эсгсэн байхгүй. Энэ яасан бэ гэхээр комбучагаараа гурил зурсан буюу комбучагаараа гурилаа эсгсэн байгаа байхгүй. Эсгсэн гурил гэсэн үг. Тэгээд талхааны температурууд нэг цаг гарan байлгаад тэгээд хөргөчөнд 14 цаг байсан. Тэгээд хөргөчнөөс гаргаж дахиад 2 цаг эсгээд тэгээд яг энэ эсэлт явагдсан. Тэгээд пробиотик юун дотор нь үрдсэн гэсэн үг байхгүй. Бактериуд. Тэгээд энэ болохоор зөв хийсэн гэж би бодож байгаа. Гэхдээ нэг хэцүү юм би давс хийгээгүй байлээ. Жох амнаас унсан болж магадгүй. Тэгээ энэ болохоор ингэж хийх юм бол яаж байгаа вэ гэхээр глютен нь маш эдэмхий болоод хурдан боловсрдог болдог. Тэгээ бараг 50% глютен яг тийм бол 60% ч юм уу болдог гэж байгаа байхгүй. Хэмжиж үзээгүй. Гэхдээ ер нь бол хийсэн гурил юугаа ингээд ботхоор 60% нь идсэн байх хэвээр. Тэгээ глютен юу болохоор нэг шавгадас бидний ходоод нь шавгад үүсэх болчихж байгаа шүү дээ. За ийм болсон. Тэгээд дээрээс нь болохоор яасан бэхээр самар шүү дээ. Би хулууны үүр, алмонд, газрын самрыг холж бас хийсэн байгаа. Тэгээд гэхдээ тэр хоёрыг хийхдээ бас 14 цаг бүх хулууны үүрээ, алмондоо, газрын самраа усанд сойсон. Тасалгааны температурд угаасаа ер нь самрыг тэгж идэх ёстой гэдэг дээ шүү дээ. Мэдээч энэ бол нүгс устай. Гэхдээ таалах идэж байгаа бол хамгийн одоо эрүүл таалах идэ гэдэг зорилгоор глютен маш багатай. Тэгээд сайн усанд сойсон самартай ийм талх болж байгаа гэсэн. Тэгээ бүгдээрээ ингээд үзээ энэ хардаа. Энэ уг нь юу байхгүй юу? Нэгдүгээр гурил ахгүй. Гэхдээ юм бор гурил шиг болсон байлээ. Ийм санаа юу хадаг бутардаг. Энэ хардаа. Тэгээ энэ самар нь энэ дээ. Гой муугаа мэдгүй яа. Тэр муухай биш. Гэтэ туршилт аажуудаа бүр гоё болно. Ямар ч энэ бол ингээд миний гидсэнд шавгадад болж үлдэхгүй глютен амарх хэдэгдэн. Тэгээ самрын бас сайхан сойж хийсэн. Тэгээ нэг талдаа нэлээд эрүүл одоо талхуулж гэсэн. Мэдээж талхвал ер нь эрүүл хүнс бол биш. Гэхдээ яг хуу. Гэт энийг яагаад орж байгаа гэхээр би талхыг жормоор хэлгээгүй те. Энэ болохоор эсгэлт хийсэн гурил гэсэн үг. Эсгсэн гурил учраас оруулж байгаа шүү. Би болохоор ферменталист те. Эсгэж мэсгдэг юм хийдэж штэ манайхаа. Тэгээ эсгсэн талах ийм болдгийм байна. Үнэн мөнөр болоо их гойсон. Амтан ч гэсэн их муу биш. Дахиад өөр янзаар одоо бас барьж юу яаж байгаа. Татлахыг чинь барих гэдэг штэ барьж байгаа. Тэрнээс өөр болж магадгүй. За ийм байдлаар кампучо талах хийдэг бахнэ. Нэг кампучо талах гэдэг нэрээр